Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Бид энэ удаад улсын хурлын гишүүн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга тэмдэглэлтэй уулзаад байна. Өдрийн төрийн юм байна. Тэгэхээр энэ удаагийн чуулганы гол онцлог зөвхөн брендийн асуудлыг ярьж байна. Брендийг ярихаас өмнө бид эхлээд нэг имиж, Монгол улсын имиж юу ямар байх ёстой вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Имиж брэнд хоёр бол одоо салшгүй гэдэг юм ойлголт төрөв байдаг. Тэгэхээр бидний өнөөдөр зүгээр гадаад орчинд биднийг ойлгож байгаа имиж нь ямар хөдөлгөөнтэй байна гэж таарч байна. Брендинг, брэнд бүтээгдэхүүн гэдэг хоёр брендинг, үндэсний брендинг гэдэг нь Монгол улсыг бүхэлдээ бүтээгдэхүүн гэж үзвэл энэ бүтээгдэхүүнийг улс төрийн талаас нь, эдийн засгийн талаас нь, түүхэн талаас нь, соёл урлагийн талаас нь, байгаль орчин талаас нь гэх мэтэр бүх талаар сурчлах дотоодын болон гадаад үйл ажиллагааны цогцыг хэлж байгаа. Түүний дотор эдийн засгийн брендинг гэдгийн дотор нь орох бүтээгдэхүүний брендинг буюу одоо яг ингээд хуваагдаад аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүний талаарч гэдэг юм уу? Эсвэл одоо ноос ноолор гэдэг нь бүтээгдэхүүн энэ бол ингээд бас тодорхой нэг хэсэг нь. Тэгэхээр энэ хоёр өдрийн хугацаанд ногоон эдийн засгийн талаар, байгаль орчны талаар, соёл урлагийн талаар энэ бүхнийг яхад юу хэрэгтэй юм бэ гэсэн ийм бодлогын одоо санаа гарч байгаа гэж бодож. За юу хэрэгтэй гэхээр үндэсний брендингийн бодлогыг баримтчих хэрэгтэй. Энэ саяны миний ярьсан бүх зүйлүүд өөрөөр хэлбэл Монгол улсын имиж буюу одоо иргэдэр төрөх яаж бүрдэх за улс төрийн доктортой, төлбөртэй, худлаа хэлтгүү тэгээд одоо урт хугацаанд хэрэгжих боломжтой, үйл хөдлөлийн урьдчилан тааварж болдог, залгамж чанартай ийм улс төрийн орчин бүрдэж чадж байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн тааламжтай орчин бүрдэж чадж байна. Монгол улсад энэ улс төрийн институцүүд жинхэнэ арчлал, шударгаас хуулийн засаглал ялангуяа энэ бүхнийг хэрэгжүүлж чадж байна гэдгийг олон улсын байгууллагууд, олон улсын одоо холбогдохын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд дүгнээд энэ тал дээр манайх ямар алхам хийх ёстой гэдэг нь улс төрийн чиглэлд их арга хэмжээ нь энэ улсын их хурлын ерөнхийлөгчийн институт, засгийн газар ингээд явах ёстой. За эдийн засгаар бол одоо яг жишээлбэл энэ зааланд бол одоо бүтээгдэхүүний брендинг ярьж шүү дээ. Жишээл ноос ноолор одоо болон арьс ширх мэтийн бүтээгдэхүүн гэж ярил. Энэ бүхний чинь одоо яаж жишээлбэл одоо зөвхөн энийг ярих юм уу эсвэл энэ уламжлалт бус одоо бүтээгдэхүүн уулуурхайн бус ийм экспортыг дэмжих инхээр хоёр дахь баримтчиг шаардлагатай болж уулуурхайн бус экспортыг дэмжих хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж. За энэ бол нэг үндэсний брендинг буюу одоо тэр баримтчгийн дараа хоёрт нь хамт орж ирэх нь асуудал. Энэ дотор ч жишээл аялал жуулчлалын өөрийнх нь бодлого орж ирнэ. За одоо урлаг соёл гэдэг юм. Түүх гэдэг юм. Өнөөдөр бид Ежингисгийн түүхний нэрийг байн худалдаж идэх ёстой юм уу? Монгол улсын түүхэн талаас нь, орчин үеийн талаас нь хослон харуулсан юу вэ? Баримтат кино яах юм? Тийм ээ. За гар урлал яах юм өнөөдөр биднээс дан нөгөө Монгол дэлгэмсэн эмгтэй эрэгтэй хатан хийгээд байх уу? Цааштай. Эсвэл дан одоо эсгий давж хийгээд байх уу? Ямар одоо тэр гар урчуудыг яаж дамжуул тэдний тархинд маш олон тийм гоё бүтээгдэхүүний дизайн цагуур орж ирээд тэрнүүгээр одоо аялал жуулчлалтай хамтраад бүтээгдэхүүний брендинг хийж чаддаг. За Монгол улсын өрсөлдөх чадвар, аймаг болгоны өрсөлдөх чадвар гэж гарцсан байна. Бид брендинг ярихдаа өрсөлдөх чадваргүй эдийн засаг байвал ерөөсөө эзэж брендинг болох. Эцэс нь энэ санхүүжилт одоо өнөөдөр зөвөр яг одоо ингээд яг энэ брендингийн талаар тусгай санхүүжилт байхгүй. Улс орны сурчлах гэдэг өмнө жилүүдэд нэг 100 сая төгрөг өгдөг байсан. За их усрээ тэр 200 сая болсон байж магадгүй. Энэ бол минимум тэрбум төгрөг шаардж байна. Монгол улсын одоо аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүн үзэсгэлэн гаргалах компаниуд оролцохоос гадна энэ аялал жуулчлалын дэмжиж өгдөг манай ардын нөгөө гоё бие хэлхэ, манай ардын дуу, аднаас гадна балет гэх мэтийн энэ уламжлал ба орчин үеийн дээр хассан ийм мундаг брендинг бүрдүүлж өссөн. Брендинг зүгээр засгийн газар өөрөө бий болгох мэдээж хэрэг биш. Брендинг бол ховын хвшлийнхэн бизнесүүд өөрсдөө гаргаж ирэх баг. Тэр бизнесийг гаргаж ирэхэд нь засгийн газар түлхээс болгож бизнесийн орчноо сайжруулах тухай асуудлыг яриад байгаа. Зүгээр сүүлийн хоногт бол манай бас бизнесийн орчин ямар хөө орчин нөхцөлд байна вэ? Сайдад энэ муудад энэ гэдгийг бас анхаарч харах хэрэгтэй баг. Энэ дээр та юу хэлэх вэ? Яг би хэрв Дэлхийн банкны бизнес эрхлэлтэй индексээр манайх ахиц гаргахгүй эсвэл одоо Fraser Institute гэдэг юм одоо энэ дэлхийн
эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын индекс энэ гэх мэт олон индексүүд шүү дээ. Эсвэл Transparency International авилгалын эсрэг төсөөллийн тухай тэр индексээр ахиц гаргахгүй. Тэр нэг хүний нөөцийн индексээр ахиц гаргахгүй. Монгол улсын үндсэн брендинг буюу эерэг имиж төрүүлэх бодлого явахгүй л байна гэсэн. Тэрний хамгийн чухал хэсэг нь эдийн засгийн орчин буюу одоо бизнес эрхлэх тааламжтай орчин, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч аль альныхаа энэ улсад бизнес эрхлэхэд хүнд сурталгүй, ээл ахуулгүй. За тэгээд энэ бүх хүчиг орчин доктортой байдаг ийм тунгалаг орчин бүрдүүлсэн үе энэ асуудал тийм учраас энэ талын реформ хийгдэж байна. Сайхан мэлгээр ахлуулсан засгийн газрын одоо тусгай зөвшөөрөл лицензийг 1200 байхад 600 болгох ч гэдэг иймэрхүү агтл нөгөө талаараа харамсалтай биш улсын хурал дээр одоо энийг нэмж гаргах төрийн хэд их оролцоог тийм ээ одоо дэмжсэн ийм хууль тогтоомжууд ороод байх чинь тийм учраас нэг юм нэг гараараа л тууштай энэ цаашдаа бодлого маань иймэрхүү одоо чиглэлүүдээр явах хэрэгтэй. Зөвхөн энэ бизнесийн орчны асуудал биш. Санхүүжилтийн орчин ямар байх юм. Монгол улсад хоёр оронтой тоон бизнес эрхлэгчид нь зөвхөн засгийн газрын одоо нэг хэдэн хөнгөлөлттэй зээлийг эсвэл одоо Японы хөнгөлөлттэй зээл эсвэл одоо олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийг хүлээж авдаг энэ 20 жилийн орчин өөрчлөгдөх. Зээлийн хөгнийг оронтой тоонд оруулна гэсэн энэ бодлого яаж хэрэгжих вэ? Энэ бүгдийг хэрэгжүүлээд өрсөлдөөнд орчинд банкны сектор зөвхөн банк биш зөвхөн хөрөнгөний бирж биш санхүүгийн бусад бүх арга хэрэгсэл бусад одоо зах зээлүүд хөгжиж байдаг энэ орчин бол үндэсний брендинг гэдгийн доторх эдийн засгийн брендинг бүрдүүлэх солонгосын эдийн засгийг дэмжиж өгөх санхүүгийн орчин л гэсэн үг. 2013 оны эдийн засгийн чуулганаар яг брендингийн асуудлыг ярьж байл та. Гэхдээ өмнөх чуулгануудаар ямар асуудлуудыг ярьж хэлцэж байсан юм бэ? Энэ ярьж хэлцэжсэн ажил маань хэр зэрэг ажил болсон юм бэ гэдгийг бас харах хэрэгтэй байна. 2011 онд бол төд үтцгээл ярьжсэн л та. Гэтэл өнөөдөр 2 жилийн дараа ажил бол эргээд харахад төдийлөн хангалттай болсон байгаа. Тэгэхээр 13 онд одоо брендингээ ярьж байгаа энэ маань хэзээ ажил хэрэг болох гэж итгэх вэ? Тэгээ нэг эдийн засгийн чуулган дээр бас нэг хүмүүс нэг ингэж байд юм л та. Давос дээр яг л ингэдэг байхгүй гэдэг байхгүй. Өөрөлд Давос дээр ингэж үнэн Давос дээр тэгдэг. Гэхдээ Давост чинь 80 ажлын хэсэг байна. Өөрөө нэг ажлын хэсэг глобал хэмжээний ажлын хэсэг. Ийм хийж рекомендац өгөхгүй. Энэ бол зөвхөн хэлбэрийн асуудал. Монгол улс дотор энэ чиглэлээр бүр энэ дээр ирсэн юмнуудыг одоо хүмүүсийн шүүмжлээд байдаг. Өөр сайхан гэж тэмдэглэж яваад протокол ороод энийг хэрэгжүүлэх бодлогын механизм суулгаж өгсөн. Тэрнээс бас Давос дээр тийм аа ингээд нэг яриад 2 хоног яриад тардгийн ингэж болохгүй. Нэг ийм нэг өнгөц талаас нь хэлбэр талаас нь ойлгосон буруу ойлголт яваад бид өнөөдөр шийдвэр гаргах үйл явцад одоо ашиглаж байгаа энэ хүмүүсийн дуу хоолойг сонсож жаргал сайхан одоо ярьж байна. Энэ хүний ярьсан юмыг одоо шил яаж зааш тусгаж явах юм. Сая хүмүүс яриад энэ маань өөрөө нөгөө нэг нээлттэй бай, оролцоотой бай гэж яриад байгаа шүү дээ. Энэ оролцооны л нэг хэлбэр. Тэгэхээр энэ яах гэж ингэдэг юм гэхээр яах гэж энэ чуулганы гэдэг хүмүүсийн хийсэн санал бодлыг төрийн бодлого тусгах гэж. Давос тусахгүй гэж бодлоо ш. Давос ч мэйлээ ш. 80 гаруй ажлын хэсэг. Тэр ажлын хэсэгч нэг бүтээгдэхүүн гаргадаг. Тэрний чинь тухайн орнуудыг нөгөө G8, G20, G2 гэсэн лидерүүдийн хэмжээнд хэлэлцдэг. Асуултын агуулга бол тэр л дээ. 2011 онд л дэд үтсийн асуудал ярьж байсан. Өнөөдөр Монголд дэд үтс шүү юунаас илүү чухал хэрэгцээтэй байна. Экспортоо сайжруулахын тулд өнөөдөр ахиц гаргуулагч асуугаад байна. Тийм учраас хэлж ш. Тийм учраас энэ зохион байгуулах цаашдаа энийг анхаарч хэрэгтэй өчигдөр танай телевизээр нэг залуу яриад хэлээ. Одоо бол ер нь бол ингэдэм аа ингээд хамгийн гол нь ярих нь чухал гэж. Ярих нь чухлаас гадна тэр ярьсан яриаг нь тэмдэглэж яваад технологийн хувьд өөрөөр засаглалын технологи хэрэгжүүлэх нь чухал байхгүй. Тэгжээ дараа жил за бид жил ингэж ярьсан. Ноолуур ноосны дээр брендинг ингэж бүтлээ. Анхны алхмууд ингэж хийгдлээ. Ийм юм ярих хэрэгтэй. Ягаад энэ улс сайхны юм дээр маш тийм алга ташиж байна. Тодорхой юм ярьж байгаа. Энэ тодорхой юм ярьсан хүмүүс энэ бодлого нь авч яваад хууль тогтоогч нь аваад ингээ явуулах. Тэрнээс биш 2 өдөр яриулаад яг чиний асууж байгаа тийм сэтгэл үлдчихэд. Яг жил байдаг. Энэ манай шийдвэр гаргах төвшөнд яг ярьсан тэр шүүмжлүүдийг хэр зэрэг сонсож байна, хэр зэрэг хүлээж авч ажил хэрэгтэй
тусгаж байна гэдэг асуудлыг л асууад байна л та. Тэгэхээр би тэрний чинь л хэлээд дээ. Тэр тааруу байна. Өөрөөр хэлбэл нодлон жилийн одоо нэг юмар ийм гарсан. Чи одоо нодлон жил ингэж ярьж илаа. Энэ форум дээр засгийн газар ингэж хэлээ. Улсын хурлаар ийм хуулиуд батлагдлаа. Компаниуд ийм амжилтанд хүрлээ. Ийм одоо дутагдал гарлаа гэж ярьсан уу? Яриаггүй тийм ээ. Энийг бас ярьчих хэрэгтэй байхгүй. Тийм учраас энэ хэлээд байгаа чинь эрх холбоотой байя гэсэн. Та баярлалаа цагаар. Эцэг чуулганд ажиллаж байна. За баярлалаа. Бид улсын хурлын гишүүн Монголын үндэсний удаан чөлдрийн танхимын дарга тэмрэлтэд ярилцлаа. Монголын эдийн засгийн чуулган төрийн ордонд үргэлжилсэн. Чуулганы шууд хамгаалалт үзүүлж